За амралтын өдрийн мэнд. За ашгүй ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулсан, манлайлсан удирдагчдын нэг зориг агсныг өшөө эргээд буйрандаа буух нэ. Хулгайч нар уржигдэр шиг нүүлгээ явуулсан байсан. Өчигдөр би очиж лайв хийсэн харж байгаа бах. Энэ дээр тийм бопорж янз бүрийн хандлт авах гэдэг юм биш шүү. Би үнэхээр тэр өшөөг ийш нь тийш нь нүүлгэх тэ дургу хүмүүсийн нэг хавраас хойш нодонгоос хойш нүүлгэн шилжүүлгээд хуцаад идэг байсан хулгайчууд. Тэг шундлын бузрууд олонний хөлд зориг агсан ард түмэнтэйгээ явах эрхтэй үе юм аа. Үеийн үед яг тэр буурын тийм байрлал байсан. Одоо ч байгаа, цаашдаач байх юм шиг байна. Ашгүй сайн энэ хотын даргын юуг харлаа. Монгол хүний саруул ухаанд итгэдэггүй гэж хэлээгүй. Тийм учраас арчлан нэгэнд өссөн хотын даргын хувьд би дараах шийдвэрийг гаргаж байгаа гэдгээ мэдэгдэе. За надтай хамт нийслэлийн цагтаагийн газрын дарга Ганбат генерал бас ирсэн байгаа. Нэгдүгürt өнөөдрийн дотор хулгайн сэдэлтэй зөвшөөрлгүйгээр нүүлгэн шилжүүлсэн Дэнзэнгуайн бүтээл Санжаа сүрэнгийн зоригийн хөшөөг буцааж нийтийн эзэмшлийн талбайд нь цагдаагийн хамгаалтанд ор мэргэжлийн багтай буцааж байрлуулахыг нийслэлийн цагтаагийн газрын дарга генерал Ганбатад загчийн ажлын албаны дарга ерөнхий менежер Мэнд Баяр нарт үүрэг болгож байна. Хоёрдугаар соёлын хувийг нүүлгээс шилжүүлэх, тээвэрлэх журмыг зөрчсөн. Зөрчлийн хуулийг мөн зөрчсөн этгээдүүдийг олж тогтоож, хариуцлага тооцож, олон нийтэд мэдэгдэхийг мөн үүрэг болгож байна. Гуравдугаар намайг хотын дараагаар байгаа энэ цаг хугацаанд энэ газар дээр, энэ талбай дээр дахиж ямар нэгэн барилга байгууламж байшин баригдахгүй гэдэг албан ёсоор мэдэгдэж байна. Цаашдаа нийслэл Улаанбаатар хотынхон ой санаж болсон түүхийн болон соёлын үнэт төв, дурсгал, хөшөө, барилга байгууламжид хэн нэгэн дураараа гар хүрдэг, шунлын сэтлээр ханддаг энэ нөхцөл байдлыг алга болгохын тулд хуулийн бүх орчныг бий болгож үлдээн гэдгээ бас хатуу мэдэгдэе. Зардсан намын залуучууд гэж хэлэхэд хулгайн За нам хамаагүй шинэ үеийн залуучууд өөр болж байгааг харуулж байна. Манай энэ улс төрд олон жил явсан шунлын бузар ахнараа. Та нар энэ нийгмийг бузарлаад дууслаа. Шинэ үеийн залуучууд өөр болж ийн гэдгийг энэ цагаан морин жил төрсэн 90 онд төрсэн хотын дарга сая өөрийнхөө амаар ярьлаа. Нам хамаагүй энэ хотын дарга залууд бас баярлалаа. Энэ зориг агсны хөшөө нийслэл Улаанбаатар хотын өмч юм байна. Нийслэл Улаанбаатар хотод альч нам засаглаж ирсэн үе үеийн нийслэлийн дарга нар ирээдүйн хойш тулах нийслэлийн дарга нар зориг агсны хөшөөг хамгаалтанд авах үүрэгтэй юм байна. Нийслэлийн өмч юм байна. Ард түмний өмч өрн одоо хандвар тэр хөшөө боссон юм байна. Өчигдөр Санжаа сүрэнгийн зориг агсны төрсөндөө Санжаа сүрэнгийн оюунгай мэдээлэл оруулсан байсан. Хараа. Та бүхэнд харуулъя. Надтай та нар харж байгаа бах та. За энэ юу гэсэн бэ гэвэл хөшөө бол гэр бүл бидний өмч биш, Монголын ард түмний хандвар боссон өмч юм. Тиймээс энэ хөшөөг анхлан байрсан газар нь буцааж байх ёстой гэдэг энэ зориг агсны төрсөндөө өчигдөр пост оруулсан байсан. За энэ бол биш үү? Хулгайг явуулсан. Захиалагчид эрүүгийн гэмт хэрэг. За ёо. За хулгай үйлдэлийг тээвэрлэгчид эрүүгийн гэмт хэрэг. Тэ шоронд хулгай эд зүйлсийг тээвэрлсэн хүн эрүүгийн хариуцлага хүлээлгээд шоронд байсан хулгайч нарыг би харсан хам эргэтэнгүүдийг. За ёо. За тэгээ би одоо байнга ярьдаг байсан. Энэ зориг агсны хөшөөний урдлын байр бол ардчилсан намын өмч. Ардчилсан холбооны ардчлалын өргөө гэдэг байр бол ардчилсан намын өмч. Ягаад гэвэл 90 онд энэ сайд нарын зөвлөлийн тогтоолоор тэр үед одоо Монголын үндэсний дэвшлийн холбоо буюу Монголын үндэсний дэвшлийн нам энэ одоо талбай урдлын цэхэр байрыг за хүзүүвчиг социал демократ намд Монголын ардчлалын холбоо намд болохоор зэрэг моохын байрыг ингээд 3 өмчтэй нам тэгээ наан өмчгөө 2 нам гэдэг 5 нам нэгдсэн. Нэгдэхээр хөрөнгөн дагж ирэх нь захиргааны эрх зүгээр бол хууль шүү дээ. Тий. Энийг би байнга ярьдаг байсан түрүү манай ардчлалын намын дарга одонгийн цогтгэрэл бас лайв хийсэн байна. Хөдөө явж байна гэд ашгүй.
миний лайвыг үзсэн юм шиг байна. Тэгээ ашгүй энэ өмчүүдэд буцааж аавнаа. Тэр зогтгорл даргын хэлсэн нэг үг надад өнөөдөр их таалагдлаа. Би лайвыг бүтэн үзлээ. Ардчилсан намын дарга сонгогдоход цүнхтэйгээ ирж байрлаж байгаа. Хугацаа дуусаад огцорхороо цүнхээ аваа явдаг. Байр нь архив нь үлддэг. Үе үед ингэ явах ёстой л гэж байна. Өөрөөр хэлбэл засгийн газрын ордонд нэг нам ялахад очиж засаглаад тэгээ ялагдаж чадахгүй ард түмэн татан буулгах юм бол хөөгдөө явдаг. Тэмэл зарчмаар явах ёстой шүү дээ. Тэ? За моохын байрыг анх газрын нөгөө миний би яагаад Эрдэнэг үздэггүй байсан гэж бодож байна. Анх ардчилсан холбооны дарга зоригийн дараагаар Эрдэнэ болсон. Элбэг дорж Эрдэнэ болсон. Эрдэнэгийн үед тэр моохын ардлын газрыг зараад идсэн. Орон сууцны компани авч барьсан. Тэр байрал орон сууц барьж зарсан манай ардчилсан намын нэг гişүү ухсан. Тэ? Эрдэнэ удахгүй ухах гэж байгаа. Гэнко бол ард түмэнд нэргүй болсон. Шунлын бузрууд. Тэгээд 2000 он хэд онд үлээ 5 6 оны үед үлээ. Жэнко Эрдэнэгээс тэрийг худалдаж авсан шүү дээ. Жэнкогийн хувийн өмч болсон. Тэ, ардчилагчдын өргөө биш. Хувийн өмч болсон. Ардчилсан нам нь удаа болохоор зэрэг зайлвал нэг буудал түрээсэлцэл байж байгаа. Орох оронгүй явж байгаа. Зогтгорл дарга хэлжилээ. Одоо нэр ёстой орох оронгүй золбирцэл явж штэ бид нэргээд. Зөв штэ. Зогтгорл даргын лайвыг бас харлаа. Тэгээд манай энэ их мөхт дүү бас сайн гүйж байна. Өглөө над руу ярьсан. Тэгээ очиод бас ирэл оруулсан байлаа. Тэгээ би их мөхийг карана олж хоёлоо очиж над хэлээр гэсэн цаа гэсэн. Тэгээ нийслэлийн цагдаа дээр очиод уулзаатаар гэсэн цаа гэсэн. Өчигдөр би Сүхбаатар дүүргийн цагдаад гомдол гаргаад эн чинь эрүүгийн гэмт хэрэг гэд гомдол гаргацсан байгаа. Одоо тэр гомдлын мөрөө зөрчлийн хэрэг нээгээд тэр хулгаас нарт хариуцлага тооцоолно. Зүгээр би гудамд байгаа нэг хүнтэй заамлцаад тавихт над дээр зөрчлийн хэрэг үүсгээд би чи захиргааны хариуцлага хүлээдэг шиг эднэрт бол батны ял өгөн. За ёо батлаараа. За юм байна. Тэгээд үе үеийн хотын дарга нар зориг агсны хөшөөг хайрлж хөндлөж яваарай. Ард түмэн амралтын өдөр аяд тух алдах шиг боллоо. Одоо ашгүй нүгэд ирэх юм байна. Нүүж ирэхээр нь очие. За тэгээд зориг агснаар бити ингэж одоо тэ шоу реклам хийж байгаарай. Хүн болгон тэгээд хотлоо өнөө очиод цэцэг өргөөл зураг авахуулаад пэйж дээр тавиад шоудад идэг. Үнэхээр цэцэг өргөмөр байгаа бол даруухаа сэмхөөчд өргөчгөлдөө. Гол нь тэр нь чухал үстэй. Шоудах гэж хийж байгаа юм уу? Тэ? Битгий шоудж хэвлэл мэдээлэл цуглуулж ингэж тэр хүнийг зовоож одоо тэр хүнийг амар тайван байлгаа. Гүйж гинэ. Та бүхэн санаж байгаа бол би дэрэгдэн нэг ч удаа зураг авахулж үзээгүй. Харин нэг удаа нөхдүүд хөшөөний өмнө хэвлэлийн багвар хийгээд байгаач хийгээд байр хийж харна. Хажуугаар нь явж байгаа та нар болооч энэ хүнийг амар тайван амраагач гэж хэлсний төлөө над руу тухайн үед баахан тороолууд дайрж ирсэн. Хэдэн онд үлээ дээ. 21 он санагдаж байна. За юм байна. За ингээд нийслэлийн харин шинэ удирдлагч харин мэдрэмжтэй залуу ах шиг байна. Нэг нөгөө хэлэхэд тэр аль нам баах нь хамаагүй шинэ үе өөр болж байгаа юм байна. Тэ? Ингээд ам маань хамаагүй залуучууд ингээд зөв юмны төлөө тэ? Бас нэг зөв үйлдэл хийдэг байх хэрэгтэй шүү. За юм байна. Тэр баяртай манайхаа. Али миний нүүрэн дээр барьсан нүүр том харагдаад байна. За тэр баяртай ашгүй. Өнөөдөр бодлоо. Халзан гам болд голомтын баясгалаа хоёр тэн дээр байшин барих гэсэн юм байна. Халзан гам болдоо хойш та өнөөдөр Монголын хамгийн том хөөргөний цуглуулгахдаа тэ баячуудын нэг болтлоо баяжсан шүү дээ. Энэ юуны буюу? Ардчлалын буюу, ардчилсан намын буюу шүү дээ. Гам болдоо. Ой. Халзан гам болдоо. Тэгээ дээрээс энэ хоёр улгач би бас ярихгүй яриад тийзээ. Энэ хараа. Энэ гам болдын хоёр шанс юм байна. Энэ хараа. Энэ хараа. Энэ хоёр улгач. Тэ. Яасан шүлдэ болцоо. Голомтын баясгалаа. Өөрөө өнөөдөр Монголын том банкны эзэн болсон. Энэ юуны буюу? Ардчлалын буюу шүү дээ. Ханц цад хүүрвэ. За яг хэдийх нэртэйч байж болно. Хичнээн хөнгөтэй байдгийг. Авсандаа орж өгч байгаа юм уу? Гам болдоо. Энэ голомтын баясгалаа. Чамааг өгөхөд ард түмэн тоохгүй заяа. Өнөөдөр магадгүй 100 жилийн дараа бид бүгд байхгүй. 100 жилийн дараа зориг түүхэнд мөнгөрсөн хэвээрэл байна. Энэ хоёр бол сургийг барахгүй болно. Тэгэхээр юу гэж нэгвэл хүн зүв байж байгаад бурхны оронлуугаа зайлуул үлдэх үрчин зүв амьдрдгийг шүү заяа. Бурхны сургаал нь тийм байдгийг. За тэгээд энэ голомтын баясгалан өнөөдөр хин нэг юу оруулсан байсан, пост оруулсан байсан.
Яг би нэг хараад тий. Тэр бол зөв оруулсан байлээ шүү дээ. Оо манай нэг бас нэг сайн айгүй сайн бичдэг. Нямсүрэн нэг пост оруулсан байсан. Нямсүрэнгийн постыг харуулъя таа бүхэнд. Оо тууч хин уянга. Нямсүрэнгийн постыг би хараад тий заяа. Энэ хин штэ. Энэ Женко Нямсүрэн. Ой нэ. За Нямсүрэнгийн постыг хараа. Та нар би Нямсүрэнгийн постыг бүр эргүүлж яагаад харуулаад тий. Хараа ингэж. Хэлээ ингээ харуулаад цаая. За Нямсүрэнгээд их зөв шударгын бичдэг сэтгүүлж байгаа шүү. Нямсүрэн юу гэж ийн гэвэл нүүрсний тонуулчд буюу газрыг нь баясгалан хөшөөг нь баттуулга нэрийг нь оюун эрд нь хулгайлан цэг гэж байна. Энэ хоёр нэгэндээ ингэжсэн тэгээд эн чинь ингэж байгаа байхгүй хөөш. Баясгалан байшин барих гэж миний хөшөө ямар нэгүүд Жөнко. За яг хөшөөг нь би зайлуулад нэг хашаанд авчи тавьчих. Эднэр ийм л юм ярьсан хулгайч. Тэгэхээр халдсангаа болд Жөнко голомтын баясгалан 3 тэнд байшин барих гэдэг хаашаашаа нэг 50 м газар хөшөө дурсгалын газраас байшин барьж болохгүй хуйлтаа тэгэнгүүт тэр хөшөөг зайлуулж байгаа. Монголд юу л байшин өөр юу хэрэгтэй? Үнэт зүйл хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр зоригийн хөшөөний хажуугаар хүүхдүүд энэ юу хүний хөшөө вэ гэж автобусанд сууж байгаад явж байгаа хүүхдүүд аав ээжээсээ тэрүүгээр аав ээжтэйгээ явж байгаа хүүхдүүд асуухад энэ зориг гэж хүн байсан юм аа. Бидний өнөөгийн амьдарч байгаа эрхчлөлөг авцарсан агуу мундаг хүн юм аа гэд ингээд түүхийг хичээл зааж өгнө шүү. Түүх штэ. Энэ хулгайч нарыг гөлөс тоож гаслахгүй заа юу. За юм бэ. Женко үйлдэл чинь ингээд хоёр алахгүй баригдах юм да. Зүв амьдраачтэй дуракуда. За юм бэ. За тэгээд шинэ хотын дарга залууд ажлын амжилт хүсье баярлалаа. Зоригийн хөшөөг буцааж авцар тавьж байгаад бахархлаа.